Итгэл нь альва эрүүл харилцаанд чухал үүрэгтэй. Гэрэлсэн хосуудын хувьд нэг нэгнийх нь үйлдэл, сэтгэл хөдлөл нь урьдчилан таамаглаж болох үс сайн зүйл төвлөрч хувиа хичээгээгүй болсон үед тэдний итгэлцэл өсдөг. Хосууд хамтдаа илүү их цагийг өнгөрөөх тусам бие биенээ илүү сайн ойлгоно. Тогтвортой, хүчтэй биежилсэн харилцаа нь итгэлцлийг бий болгох, хадгалахад амин чухал зүйл юм. Тиймээс эрүүл гэрэлтийг эрэлхийлж буй хосууд хамтдаа байхын тулд өөрсдийн тав тух, санхүүгийн ашиг орлого, мэрэгжлийн боломжооч зөөлж магадгүй. Хүмүүсийн харилцаанд итгэл нэн чухал байдгийн адил Бурхантай харилцах харилцаанд ч итгэл чухал байдаг. Итгэлгүйгээр түүнд таалагдана гэдэг боломжгүй. Итгэл нь мөн Бурхантай байнга холбоотой байж харилцаанд саад болох зүйлийг золиослоход бэлэн байх замаар хөгждөг. Амжиргааны өртөг өссөөр байгаа ертөнцид өргөл өргөх нь бидний итгэлийг сорьдог нэг талбар билээ. Бурхны эзэмшлийн зүйлийг өөрт нь буцааж өгөхийн тулд мэдээж итгэл хэрэгтэй. Итгэлгүй бол орлого нь хязгаарлагдмал хүмүүст өргөл өгөхөд хэцүү байх болно. Харин итгэл найдвар гэдэг нь Бурхны үг. Түүний найдвартай байдал болон амлалтуудад итгэхийг хэлдэг. Малахи номонд Бурхан бидний 11 болон бусад өргөлүүдээ түүний агуулгад авчрах замаар Бурхныг шалгахыг уриалдаг. Би чамд Тэнгэрийн цонхыг нээж та нарын төлөө ивэлийг хальтал асгах эсхийн талаар намайг одоо үүгээр сорьж үз хэмээн Бурхан хэлдэг. Бид өргөл өргөх болгонд Бурхан болон түүний амлалтад итгэх итгэлээ харуулж өгдөг. Өргөл өрөхгүй байх нь сүнслэг байдлын хувьд түүнээс хол байгаа улмаас түүнд итгэлгүй байгааг илтгэж магадгүй. Өнөөдөр 11 болон хувь тогтоосон өргөлүүдэд тогтмол буцааж өгөх замаар итгэлээ ажил хэрэг болох талаар бодож үзээрэй. Орлого олох бүртээ бид өөрсдийн хүслийн адаг тавьж Бурхныг нэгдүгээр тавих болтугай.